Сайн байцгаана. Солонгаагш нэ. Өнгөрсөн 7 хоног үнэхээр сайхан өнгөрөөсөн үү? За багш та нарт нэг зургийг харуулъя. Энэ юуны зураг вэ гэдгийг та нар сайн хараарай. За дэлгэцэн дээр хоёр зураг байна. Нэг нь тахилын зураг, нөгөөх нь ариун майхны зураг юм тийм ээ. За тэгвэл энэ тахилын ширээ Авраамийн тахилын ширээ байна. Харин ариун майхан нь Израилийн ард түмэн Бурханд мөргөл өргөдөг ариунаас ариун газар байсан байна. Тэгвэл энэ хоёр хоёулаа ямар утга учирыг илэрхийлдэг юм болов? Авраам Бурханд тахил өргөхдөө тэр тахилаараа дамжуулаад мөргөл өргөдөг байсан. Харин Израилийн ард түмэн ариун майхан дотор Бурханд мөргөл өргөдөг байсан. Тэгвэл энэ хоёр маань хоёулаа мөргөлийн тухай ярьж байна тийм ээ. Тэгвэл найзуудаа мөргөл гэж юу юм болоо? Мөргөл гэж юу юм бол? Мөргөл бол Бурхантай уулздаг газар юм. Тэгвэл Бурханы ард түмэн болох Израильчуудын хувьд Бурханд мөргөл өргөнө гэдэг нь ямар чухал утга учирыг агуулдаг байсан байх нь? Мөргөлөөр дамжуулаад бид Бурханы оршихуйг мэдэрч чаддаг. Мөн мөргөлөөр дамжуулаад Бурхан намайг захирч, Бурхан намайг удирдах байгаа гэдгийг мэдэрч чаддаг. Тэгвэл хүүхдүүдээ мөргөл гэдэг нь үнэхээр чухал зүйл байна тийм ээ. За тэгвэл Библиэлд үнэхээр мөргөлөөр дамжуулаад Бурханыг маш их хайрсан нэгэн хааны тухай гардаг тийм ээ. Тэр хэн бэ? Та нар санаж байна уу? Тэр бол мэдээж Давид хаан. Давид хаан маань Бурханд дэндүү их хайртай байсан. Тэгээд Давид нэгэн удаа Бурханд ингэж хэлсэн байдаг. Бурхан минь ээ, би бүхий л амьдралынхаа турш зөвхөн танд л мөргөл өргөж, зөвхөн тантай л хамт байхыг хүсэж байна гэж Давид нэгэн удаа хэлсэн байдаг. Бүгдээрээ Библиэс нэгэн ишлэгийг харцгаах уу? За, бүгдээрээ хамтдаа харцгаая. Дуулал 27-гийн 4. Эзнээс миний гуйсан ирэх ганцхан зүйл гэвэл эзний гоо сайхныг харж сүмдэн бясалган амьдралынхаа бүхий л өдрүүдэд эзний өргөөнд суух явдал юм аа. За, энэ ишлээс харах юм бол Давид хаан маань Бурханыг ямар их хайрладаг хүн байсныг харж байна. Давид өдрө болгон Бурханд мөргөл өргөхийг хүсэж байсан. Тэгээд зүрх сэтгэлдээ ингэж бодсон. Би Бурханд зориулан маш үзэсгэлэнтэй, маш гайхамшигтай том сүмийг барина. Хэрвээ би сүмийг барьчих юм бол би Бурхантай өдөр болгон хамт байх болно гэж бодож исэн. Харин Бурхан юу гэж хэлсэн гэж? Давида, чи сүмийг барихгүй. Яагаад гэвэл чи маш олон дайн тулаанд оролцож, маш олон хүний цусыг урсгаж, маш олон хүний амийг тасалсан. Тийм учраас чи өөрийнхөө насан туршийн амьдралд надад зориулж сүмийг барьж чадахгүй. Харин чиний хүү Соломон надад сүмийг барих болно гэж хэлсэн байна. Давид өөрийнхөө хүү Соломонд 3 гэрээслэл үлдээснийг та нар санаж байна уу? Давидын хүү Соломон Бурханы өргөөг барих зөвшөөрлийг авсан байна. Тэгээд Давид хүүдээ хэлсэн байна. За, миний хүү аав нь бүхэл амьдралынхаа турш насан туршдаа Бурханыг хайрлаж, Бурханыг хүндэлж, Бурханд мөргөл өргөж амьдсан. Харин нэг л зүйлийг би амьдралдаа хийж чадсангүй. Би Бурханд зориулан мөргөлийн маш гоё сүм чуулганыг барьж чадсангүй. Харин миний хүү Соломон чи аавынхаа хийж чадаагүй зүйлийг гүйцэлдүүлээрэй гэж хэлсэн байна. Ингээд хүү Соломон нь аавынхаа хүслийг биелүүлэхээр Бурханд өдөр болгон мөргөлийг өргөдөг байсан байна. Тэгээд аавынхаа гэрээслийн дагуу түүнд мөргөл өргөхийн тулд маш үзэсгэлэнтэй сүмийн барилгыг барихаар шийдсэн байна.
За тэгээд Израилийн бүхий л уран, дархан, барилгын тал дээр супер мэдлэгтэй бүх хүмүүсийг цуглуулад тэгээд маш гоё сүмийг барихаар шийдсэн байна. Дээр үед тийм ээ Давидын цаг үед хүмүүс Мориа уулан дээр гараад дахил өргөөд Бурханд мөргөл өргөдөг байсан шүү дээ. Харин Соломон гарын урд үетэй мундаг ажилчдыг босгоод тэгээд тэр хүмүүс маань өдөр шөнөгүй түг так гэд Бурхны ариун мөргөөг барьж эхэлсэн байна. Түг так. За. Ингээд Соломон маань маш үзэгсэлтэй Бурхны өргөөг барьсан байна. Вау, үнэхээр гайхалтай харагдаж байна тийм ээ. 짜잔! Соломон энэ сүмийг хараад үнэхээр их баярлсан. Бүр байж ядчихсан. Ямар гоё сүм бэ? Ямар гоё цуглаан бэ? Ваа! Ийм гоё болно гэж өстө төсөөлсөнгүй. Одоо энэ сүм бүгдээрээ өдөр бүр Бурханд мөргөл өргөцгөнө. Соломоны сэтгэл маш их хөдлөөд тэгээд тэр даруй Бурханд ингэж залбирсан байна. Бурхан минь ээ, энэ ард түмэн таны эсрэг гин нэгэл үлдэх юм бол Бурхан эзэн минь та уучлан өршөөж өгөөрэй. Энэ гайхалтай сүмийн хаалгаар олон хүмүүс орж гарч Бурхан танд мөргөл өргөдөг байгаасай. Энэ чуулганаар дамжуулаад, энэ сүмээр дамжуулаад Бурхан та өдөр болгон бидэнтэй хамт байгаагаа илэрхийлж өгөөрэй гэж залбирсан байна. Тэгвэл найзуудаа өнөөдрийнхөө сүм гэж ямар зүйлийг хэлдэг юм болов? Маш сүрлэг гоё том байшин тэрийг сүм гэж хэлдэг юм болов? Шин гэрээн дээр Бурхан биднэрт юу гэж хэлсэн бэхээр та нарын бие бол миний орших сүм юм а гэж хэлсэн байдаг. Тэгвэл Авраамийн өргөжсэн тэр тахилын ширээ, Израильчуудын Бурханд өргөжсэн тэр ариун асар, ариун майхан, Соломон хааны барьсан энэ гайхалтай сүм өнөөдрийн цаг үед бидний зүрх сэтгэлийг хэлж байгаа. Тэгвэл бид нар зүрх сэтгэлдээ Бурхны ариун сүнсийг урин оруулж байгаа гэсэн үг. Миний бие дотор, миний зүрх сэтгэл Бурхны ариун сүнс байгаа учраас би өөрийн биеийг хамаагүй идэж хэрэглэж болох нь. Болохгүй тийм ээ. Өөрийн биеийг би Бурханд мөргөл өргөхөд зориулах хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэвэл Есүс Христ бидний төлөө бидний гмийг уучлахын тулд өөрийн ариун нандин цусаа урсгаж загалмай дээр цовдлогдсон шүү дээ. Тэр Есүст итгэдэг хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхны сүм оршдог байна. Тэгвэл бид нар Соломон хаан шиг залбирах хэрэгтэй. Хамгийн нэгдүгээр Бурхны өмнө гэмшин залбирдаг байх хэрэгтэй. Бурхан минь ээ, таны эсрэг нүгэл үлдсэн бол та уучлан өршөөж өгөөч. Хоёрдугаарт нь Бурхан минь, та үргэлж бидэнтэй хамт байж өгөөч. Та үргэлж миний дотор байж өгөөч. Гуравдах нь Бурхан минь, та надаар дамжуулаад маш олон хүмүүст Есүсийн хайрыг дамжуулж өгөөч гэж Соломоны залбирсан шиг тэр залбирлыг бид нар хийдэг байх хэрэгтэй. Тэгвэл хамтдаа залбирцгаах уу? Хоёр хөөрхөн нүдээ анаад гараа авсраад хамт залбирцгаая. Бурхан эзэн минь танд баярлалаа. Давид хаан бүх амьдралынхаа турш таныг хайрлаж, хүү Соломондоо Бурхан таны өргөөг бариарай гэж хэслэн үлдээсэн. Түүний хүү Соломон аавынхаа үгийн дагуу үнэхээр гайхалтай сүмийг барьж тэр газарт хамгийн эхлээд Бурхан танд залбирахдаа таны эсрэг нүгэл үлдсэн бол та биднийг уучлж өршөөж өгөөч. Та биднээ үргэлж хамт байж өгөөч. Та энэ сүм чуулганы үүд хаалгаар орж байгаа хүн болгоныг та өрөөж өгөөч гэж залбирсны дагуу бид нар ч бас таны өмнө гэр бүлээ улаан залбирдаг. Мөн үргэлж тантай хамт байхыг хүсэн эрмэлздэг. Мөн олон найзуудтай
сайн мэдээг түгээдэг хүүхдүүд байлгаж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За бүгдээрээ дараагийн 7 хоног уулзцгаая.